Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч TIS Petroleum, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. За энэ удаад бол бид нар Булган аймгийг чиглэлд явж байгаа. Булган аймаг руу очиод Эрдэнэ хотод очиж цай уучаад цаашаа Булган орно. Булган аймгаас цаашаа иг Үүрийн гол орно. За Үүрийн гол дээрээс очиод бидний ойролцоогоор 150 орчим км усан аялал хийхээр төлөвлөж байна. За тэгээд усан аялал бидний бас аян замын тэмдэглэлийг өсөлт авах хүлээн авч үзээрэй. За бид нар Улаанбаатар хотоос гараад 689 км яваад Хөвсгөл аймгийн Эрдэнэ уулын суманд хөрч ирээд байна. Хатан мэргэн компани 2010 он 40 км гэсэн. Ийм Хөвсгөл аймгийн Эрдэнэ уулын сумын одоо пайсан дээр ирсэн байж байна. За энэ даанчууд Эрдэнэ уулын суман дээр амьдарч исэн тухай уншиж исэн. Тэгээд энэ ерөнхийдөө энэ бол даанчууд энэ 1923-аас одоо 32 оны хүртэл гэдэг баха. Дайны хүмүүс Эрдэнэ уулын суманд амьдарч исэн. Тэгээд тэргээр бас Монгол дайны хооронд одоо дайны нийгэмлэгэн тэргээл Монгол дайны хоорондын найрамдлын асуудалд бас их чухал байсан. За хойд Оросын хилээс дайжж орж ирсэн. Оросын хотод очиж цагаан хааны үеийн хувьсгалын үеэс хойш Монгол улсын дайны хүмүүс амьдарч исэн гэсэн ийм түүхтэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч TIS Petroleum, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. За манай цуг явж байгаа баг бол Алтан уяг сайдын Монгол Улсын ерхий сайд асан авны хувьд бол ерхий сайдаас Алтан уягийн аялын баг гэж тэдний очтор хавжигдаад орчихсон. Тэгээд айхтар ихтч өглөө 9 цаг хөдлөх ёстой гэсэн одоо 8:30 40 болж байна. Гадаа
Бэлэн болоод машин хажууд ч зогсцсон. Тэгээс унтж байгаас ирсэн. Айгу юу байлаа. Санаа зовмоор байлаа. Тэр байдгаар сандраал. Одоо шойдыг гүйцэж явна мөн. Алхалт бол гүйцэж байхгүй хөшөө тийм. Яа тэгээ олон өнөс сонссон. Ууланд өрхөө ишгүсэд байхдаа хамгаалагчтай багийг хаяад үгүй явчихдаг. Гүйцэгдгүй тийм хүн байсан гэж тэгж өдөө. Надад яаж гүйцэгдэх юм бодож чинь л дээ. Янзын гоё амралтан дээр ирсэн байна. Хоёр талаараа голтой. Тэгээд хоёр талаараа ийм жалахтай. Тэгээд голынхын ийм сугаа татсан юм шиг дэгшин дэвсэг дээр байгуулагдсан амралт үйд юм байна. Дайн монголчуудын энэ хөвсгөлийн эрдэнэ булан сум бол яалтч хөрөөсөө энэ болон сумын түүхтэй 1928 онд ховш 23 онд Монголд ирж суурьшсан дайны иргэдтэй холбоотой байд юм байна. Сүүлдээ дайн Монголын хамтарсан ажиллагаанууд одоо юмнууд явуулдаг. За дээрэс нэмээд дайны иргэд энэ эрдэнэ булан сум руу маш их ирдэг. За тэгээ энэ амралт ч гэсэн тэрхүү маягаар байгуулагдсан амралтай юм байна. Харин ч байгалийн үслэн цогцсон. Одоо миний арталд харагдаж байгаа хэ. Доор өргөн гол урсаад ямар уулын гол хэд яасан ч ихтэй харин намх уурсдаг гол тий. Өчтөрөө чинь гол байна гэж юм мэддэггүй. Усаар явна гэсэн чинь төвшөртэй байгаа. Би яг усан цэж чаддгүй болохоор бас төвшөртэй юм аа. Гэтэ ямар ч гэсэн ийхэн бодсных зорьсных үцэндээ эцэл гэж бодод. За Хэрвойд данскэр гинэ. Төмөн уул мянган голыг гатлан ирж монголчууд бидэнтэй элэгсгээр амьдарч байсан дайн нөхдөө зүйл мартах сэтгэлээр дурсгал болгон энд оршигнэ. За ийм чулуу очиж тавиад тэгээд дайны эрдэд зориулсан тийм хөшөө юм байна. 1923-аас 1936 он гэдэг чинь 23 33 13 жил амьдэрсэн мэт юм. Тов тунгалаг юм. За цаашаа тойроод юу вэ? Нэр тийм биш тов тунгалаг гол. Тэгээ өстө дотор заах сөйлийн дээрээс харагдахаар юм байна. Гол тулан дээрээс харагддаг гэдсэн үү? Юу гэдсэн? Азуулч нэг загас харагдах юм шиг шүү дээ. Ингээл дээрээс нь хараал загсан тунгалаг хөтлөхөөр дээрээс харагддаг гэсэн. За ч өглөөрт өдрийн нэр өдрийн над төвчл харагдахаар юм шүү дээ. Сайн байна уу? Загас байна уу? Энд нэг баахан байлээ. Чи барьсан юм шүү. Өчигдөр орой барьсан. Аль харъя. Ямар загас вэ? Өө өстой гоё л нак өрцсөн байна. Ийм голоос хэлсэн да. Том л нак гэн тий? Яа. Бараг юу ч харагдахгүй юу. Тэржингөө үлдсэн. Тэржингөө үлдсэн үү? Наа чунаа тахгүй. Би нөгөө болдгоо тэмдэглэгээ нэвтрүүлгээ хийж яваа. Баригчлаа та хоёр. Гоё юм аа. Тэгтэл чи том загас өрцсөн ба шүү дээ. Пад барьж ийлээ. Падаар авч гинөө. Шөнийн 11 үед хэлсэн да. Холгондаагүй юу? Улганцсан. Холгондсон уу? Падаа авч гинөө тий? За. Сар аахгүй болохоор дуу чимээл гэж бодож байна да. Тэгээ ерөн саргуус тусмал баригддаг юм л да. Тий. За. Баярлаа. Хэн блэ нэр? Бэлэгт загас чин бэлэгт энэ чи Ленок өрцөн сууж яхад баригдлаа. За нэрээ энэ дээрээс ингээ гоё тод харагдахаар юм байна. Ястаа өсөлтөнтэй шогоо хошоо гэж ийшээ ингээд харахаар ингээ намаршаад намрын гуугаад чигтэйхэн гоё. За энэ замыг болохоор энэ чинь нөгөө ногоонууд л амьдарч ирсэн үү тий? Одоо орох гэж байна. Тэгээ ногоонууд л байна. Энэ замыг болохоор манжийн хаан зориулж одоо энэ хясааны замыг хилээр ихтэн зориулж одоо энэ хясааны замыг зассан юм. Манжийн ноёдод зориулж. За энэ хэсэг чинь нөгөө харуулын
цэргүүдийг авчихсан. За ихвчлэн Өөлдийн Хатанбаатарын удам хотгоодын цэргийн ноёдыг авчиж Баруун аймагт төвсгөл гарсны төлөө энэ хойд хэсгийн харуул занг болгож ингээд цөллөгөнд авчирсан. Ийм нутаг байгаа. Тэгээд Төвсгөл аймгийн хойд сумлуудаар хөвчлэн хотгоод хүмүүс байдаг. За Өөлд хүмүүсийн хэлээр хат гойд гэдэг үгийг хотгойд гэж хэлсэн. Тийм түүхтэй. Тэгээд Өөлдийн Хатанбаатарыг Манжин ноёны эсрэг туслаг гаргахын төлөө одоо энэ Баруун аймгаас бүгдийг цөлж хотгоод хүмүүсийн суурьсан түүхтэй байдаг юм аа. Энэ гадаад зэрэг боо хатна. Ийг төстэй ч юм. Нараа 5-6 настай хүүхдийн шааж байгаа шиг юм байна. Тий. Энийг 7 бол эмхтэйтэй болно. Та эмхтэй хүүхдтэй үү? Би бол тэр нь 3 удаа мөргөд 3 мэдтэй болсон. За одоо энийг дагааж байгаа гэж. тэгээ сая 7 гэсэн. Хадман бол үндсэндээ эмхтэй хүний савны дотордлын хэлбэртэй ижил гэж ерөнхийдөө манай дээр үеийн хүмүүсүүд ярьдаг. Тэгээд энд бол ерөнхийдөө хүүхдгүй өргөн хүмүүс бол ирж үүрэг ойдаг. Тэгээд өртөө хүмүүс бол ерөнхийдөө эрэгтэй хүүхд төсвөл тэр дээдийн хаданд нь эмхтэй хүүхд төсвөл доотлын хаданд нь мөргөж ерөнхийдөө бол хүүхд хүсдэг гэж дээр үеийн хүмүүсүүд ярьдаг. Тэгээд манай энэ саяын үрдэг энэ хойдлогын өнгөрсөн цагааныг бол төмстэй гэдэг нэртэй газар гэхгүй. Тэгээд дээр үед үндсэндээ бол энэ газар маань болохоор төмсөгтэй гэдэг нэртэй байж байгаа. Тэгээд ерөнхийдөө ярианы галиг гэдэг юм хэллэгээр ерөнхийдөө бол төмстэй гэдэг нэртэй болсон гэж дээр үеийн өгчүүд ерөнхийдөө бол дээр үед ярьдаг юм. Одоо ерөнхийдөө настай хүмүүсд бол ярьдаг л та. Энэ зам ер нь ямар хүчтэй зам байна? Энэ бол ерөөсөө манай дайны дээрх рүү явдаг болоод энэ манай 3 дугаар рүү явдаг гол зам. Хаднаас ингээд юм байгалийн шүлт юм уу гэмээр юм. Сар болгоны 15-наас 20-ны хооронд гардаг гинэ. За тэгээ энэ хавийнхан бол эмхтэй хүний умаа хадас нэрлэлтэй. Тэгээ нэг юм цагаан шаргал юм. Сар болгоны 15-наас 20-наас хооронд гардаг. Энийг яавал эмхтэй хүүхдтэй болдог гэж байна. За амтны ямар юм бэ би үзээд байгаа. Ийм шаргал юм гард юм байна. Байгалийн шүлт. Оёхтой.
нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. Дагсаа юу вэ? Тохиол тоолчод. За за. Намар тунгалгүй үед бол яг тоолж байгаа юм байна. Тийм зориулт тийм. Манай Тулсангийн багаж. За. Одоо пүүж мэдчих. Одоо тэр тул гэдэг юм чинь тэгээд өсөж байгаа юу, багасж байгаа юу? Энд бол яг юугаар нь байлгаад байгаа. Тоо хэмжээндээ байгаа. Тоо хэмжээнд. Ер нь Монголын хэмжээд өөр хаана? Ер нь гол нөөцийг игүүрийн савгаад. Ер нь энэ. Дэлгэр мөрөн айгуур ер нь нэг номер. Тэгээд дэлгэр мөрөн дарахтын хотор шишгт. Тэнгис. Шишгт тэнгис. Тэгээд юуны голууд. Хинти онон балж. Хинти. Ер нь гол нөөц энд байгаа юм л да. 92 оноос хойш хамгаалаад үзээд байгаа. Тэгээ судалгаатай цуг. Одоо усан дотор шиг камерууд биш үү манай? Тийм үү? Тий. Тэмцэлтэй дотор уу? Усан дотор бай. Тэгээ жилд ятар нэг суглаад авчихдаг байхгүй. Одоо загсны гидсэн дотор ийм юу байгаа. Мэдрэгч. Тэгээ усан дотор камер суулгаал. Тэгээд нөгөө юутай загас ингээд хөдлөн шүү дээ. Яваад өнгөрн тий. Яваад өнгөрөнгөт нь тэдэн царын тэдэн цагт өнгөрсөн гэж тэмдэглэж. Одоо 7% энд усан дотор. Жилд ятар нэг суглаал нөгөө загас чинь хаана өвлж юу? Энэ хоёрын хооронд өвлж юу эсвэл ийшээ явуу гэх. Тэгээ нөгөө түүхээ авчих юм байна тий. Тий. Тэгвэл бүх загсанд бол тавьж чадахгүй. Тодорхой тооны загсан. Бүх загсанд бол боломж байхгүй техникийн юун дээр хэцүүлдэг. Тоо байд юм уу ер нь төд гэдэг тоо таалга гаргадаг юм. Гаргасан. 1000 хөрх үү? 1000 хөрх. Яг бид нар юу километр тэл гэдэг юм байдаг байхгүй. Тэгж тоо. Тэр тоогоор бид нар багцаалж. Их олон арга байна л да тоолгоо тогтоох. Төдий ширхэг гэж хэлэхгүй юу? Энэ төдий ширхэг байныг хавьд гэж хэлэх үү? Хэлнэ. Километр тэл байна гэж хэлнэ. Тэр тоо ч их олон жил судалж байгаа хасаж байгаа байхгүй. Километр тэл одоо танах хэлж байгаа. 19. Километр таа. Миний хэр хөгждөг амтг байд. Тулч одоо энэ жилдээ 10-аас 20 мянган төгрөс гаргаад 1% нанд. 1%. Нэг хөв биш. Нэгээс 2 шиг нанд. Нэгээс хоёр шиг. Өө тэгвэл 10-аас 20 мянган төгрөсөөс үү? Тэгэхээр бол бараг өөр хамгаалахаас өөр зам Тийм. байна. Юу бас тийм шүү. Босод загсал янаг хайр ус. Бас тийм. Бас өсөлт багтай. Хаваа төснийхөө үед өгчөж байгаа. 10-аас 20 мянгаас 1-2 гэж ясдаг юм дээ. Хүн шиг юм шиг. Маш хэцүү байгаа. Тэгээд наслах нь 100. 100. Тулчин 100 наслах шүү. Оо. Одоо манай ахын чинь нөгөө юу яагаад гэдэг үнэн байлээ шүү. Лусын амтай урт настай алж болохгүй гэдэг чинь яг баг. Лусын. Хүн тэрийг идэж хэрэг хоолж болохгүй маа төв үү. Одоо ингээд метр 20 30 40 гэдэг чинь 50 60 настай байдаг биш. Сэтгэл зоо тоол болохгүй биш тий. 60 жил амьдарч байгаа юм чинь. Нөгөө сарвагчийн эзэнтэй адилхан. Та нар ийм загсаа барьж явал машин тодорхойлж болдгоо. Болно. Зөвхөн лабораториар Монгол тодорхой болохгүй. Үхсэн загсны юм тархинд нь хулхин чулуу гэж байна. Тэр юуг нь лабораторид ингэж яаж чиш. За энэ одоо 51 настай. 32 настай. Ядар одоо өгсөн тул хайш загас. Багцаагаар хараад бол байхгүй. Ягаад тэгэхээр метр 40-той 100 настай тул байж байгаа шүү. Ягаад тэгэхээр сүүлдээ ингээд өргөшөөд байдаг. Юу Уртны ухсаа. урт нь яв. Хамгийн том тул хэдэн метртээс ер нь тансалгаа. Тэр манайхан ч 2 метртэй тул гэж ярьдаг шүү. Дээр үе одоо ингээд аймаар хүн өргөд ингээд юу нэг чирэгдсэн ганцны зураг энэ төр байдаг. А энэ хавьдтай бол метр 50 мэ биш. Видео таг өчөр ийм юм шиг газар шүү тий. Одоо миний tweet метр 70 ийм бай. Тог. Метр 50-тай тул бай. Хизээчсэн бариад буцаага тавиад байгаа ер нь бол. Тэр нь. Тэрөөсөө нөгөө хуулинд заасан сэртэнгүй нэг цаагаар бариад буцаа тавина гэдэг хуулинд 20 хэдэн зөвлөж байгаа. Яг тэрийг бол ер нь тул сан гэж бядарч их олон жил судлаад нөгөө дагс тэгтээ дагс хөгжүүлэх хэрэгтэй гэдэг нэг салаагаар бариад тавья гэдэг чинь
бусад газар байдаг нэг хуулинд цоолгоч гэсэн баг. Нэг салаа гэдэг нэг Баяга тийм. Одоо ингээд загс чи 3 салаа аймаар юм байна. Тэрийг чинь заавал нэг болгох ш. нэг Тэгээ сэртэн байдаг ш нэг. тий. Тэр чинь нөгөө аагтай ингээд Тий. ураач. Тэрийг авах хэрэгтэй байхгүй. Ингээд даач. Тэгэхээр нөгөө тэтээдгүү бариад буцаад тавих гэж байгаа загс чинь алахгүй юм чинь амархан болтлаад авуулчих. Ганц сертийн гэрэл татах нь биш. Ганц сэрт ингээд нөгөө хүн авьяастай үл гаргаж ирсэн. Чадахгүй алдна. Тэгээ нөгөө чинь нэг салаадыг гаргаж ирээд тэгээд уснасаа чирж гаргаж ирэх болохгүй загс. Ус руу өөрөө орох хэрэгтэй. Ягаад тэгэхээр загсаа том тулаа гэмтэн ш. Нөгөө чинь ань тэмцээд ингээд энэ дээр ингээд нэжигнээд явал цохоод чулуун дээр гэмтэх талтай. Тийм учраас дөрөн бол тэр хүн усан руу ороод цаана гарч зургаад аруулаад тэгээд буцаад тавьж. Тэгээ нэмээд толгоон дээр нь өмснө энэ гэж. Манай загстай дөрөв гэж. Амар байдаг ч хүн бий байдаг шүү дээ. Аман юм том. Энэ тааруу. Манайха ирээд ирдэ шүү. За ингээд тавьж. За сайхан том дулаад. Одоо үнсний юм даа. Оо бидэртэй явах гэдэг юм биш үү? За сүрчлээ. 7 хоногийн дотор нөгөө загс дахиад өнгөрөх. Нөө тийм үү? Тий. Одоо бид нар чинь ийм Ийм багтаал юм. Тийм байж. загалмааны ард ийм тэр загстай загс байсан нөхцөл. Тэгээд өгт нь яах нэг тийм юу байдаг. Тэмдэг. Байгаль хамгаалах товлсан гэдэг. Манай англи нэр нь Time Conservation Fund байхгүй. Тийм нэртэй. Тэгээд дугаартай. Тэгээ нөгөөх нь ийм загалмааны нард нь ингээд суулгачих. Нөгөө загсандаа ямар ч нөлөө авахгүй жичгээ юм антиш шиг. Тэргээрээ бид нар нөгөө загс хэд хоног баригдчихэ те. Энэ жил ийм байсан бол хойтон ийм болж өгөө. Өсөлтийн тодорхой болчихдог байна. Тийм багснууд ийм хоёр төрлийн тэмдэг тавьж байгаа. За бид нар одоо эг үүрийн голын бэлчиглэлээр ирсэн байж байгаа. Цаадлага нь юу нэртэй? Эгийн гол. Наадлага нь үүрийн гол. Эг үүрийн голын бэлчиглэлээр ирсэн. Тэстэ нэг өнгөлөөр байгалийн үссэн төгс газар юм аа. Би бас энэ тайгыг өнөхөр зэрлэг газар хүн мал явахын аргагүй гэсэн. Бас хамаагүй тэгж хийж болохгүй байна. Энэ бол бас байгалийн үслэн 100 бол ерөөсөө шавар шалбаг бол огт явуулахааргүй царилсан байна. Аяха одоо нэг намарчсан сэрүүхэн байгаа учраас бас шавар нарай жоохон татраад явж болж чинь. Тэгээд энэгээр байгалийн зураг аваад алтууыг сайттайгаа явж чинь. Алтууыг сайд ярианаас сая өчтөрөөс хойш ингээ харж яхад бол байнга ингэж явдаг болтой. За явгаа алхахаараа бол гүйцэгддэггүй шүү. Тэр хүний араас алхна гэдэг бол дэми ажил шүү гэж манай аав наваа гарахад захиж гаргасан. Тэгээд ерөнхийдөө ийм байгалийн экстремлэг хүү юм да одоо монгол хэлээр юу гэж орчуулах юм экстремлэг хүний чинь те адал явдалтай тийм хит иршүүд хүү юм да харагдаж байна. За ингээд цуг явж байгаа эдний багтаас явж байгаа одоо бид бас баяртай байна. Дээрээс үзэстэй авах ч гэсэн бас энэ багийн нэг удаагийн аяллыг ингээд цуг үзээд хараад ингээд гэрээсээ сууна гэдэг бол үзэстэй авах ч гэсэн би алдтаа гэж бодож байна. Ингээд цаашаа аялаа өрсөлдөө. Өсгөл аймгийн Эрдэнэ улаан сум эг үүрийн голын бэлчрээс дахиад доошоо голоо дагаж уруудаад эг үүрийн тохоо гэж нэрлэж байгаа тий. Хар ус эг үүрийн хар устай тохоо хажууд ирсэн байж байна. За энэ доотлын энэ ус бол итүү хужиртай ус гинэ. Тэгээ энэ хамдгай бууг за тэгэл гөрөөс хэмтээ амтангууд ийшээгээ бууж шууд энэ хужирсан ус одоо ан амьд бууж хужир шууд ууд юм байна. За тэгээд уг нүглөө эрт энэ төр таарад юм уу жоохон завтай зайтай энэ төр явж байгаад мандсан бол бас байгалийн сайхан амьтны өслөн үзүүлж болохоор байлаа. За өнөөдөр намрын өнгө орчсон энд одоо жинхэнэ өнгө байна да. Өнгө будгийн хослол байгалийн будаг гэдэг юм чи энд л байна да. Шар өнгө, ногоон өнгө, улаан өнгө, ягаан өнгө, хүрүү өнгө, хар өнгө, саарл өнгө гэх юм. Ерс дутуу өнгөрөөс алга цэгэр өнгө нь тэнгэртэй байна. Тэ? Тэгээд ер нь солонгийн 7 өнгөөр юм. Бид нутгийн тайг солонгорч байна. За эгийн гол тулны өлгий нутаг гэж байна. Эг үүрийн гол бол. За тэгээд үүрийн гол бол хөвсгөл нуурын зүүн сарвслын ихээс их авдаг. За хөгшин үүр, залуу үүр хоёр нийлээд үүрийн гол болж урсдаг гэсэн мэдээлэл. За тэгээд гол үүрийн гол зүүн талаас нь цагаан
уйлган дээрх гэгээтх бол баруун талаас нь хэвэн хөх ариг зэрэг том жижиг голууд нийлээд энэ үүрийн голыг нийлүүлдэг. За 331 км-ийн за одоо хол урс 331 км ус урсаад за тэгээд усын цуглуулга нь болохоор 12300 ам дөрвөлж метр квадрат усыг одоо энэ хавийн сардаг уусуудаас цуглуулж урсдаг ус байна. За тэгээд ус нь бол голын өргөн 35-аас 110 м хүртэл заримдаа өргөн болдог. 135 м-ээс 110 м өргөн болж явах үе байна. За тэгээд 3-аас бас 5 м гүнзгий. Зарим газар ингээд өвлийн юугаараа 10 м хүртэл гүнзгий урсдаг. Ийм гол үрийн гол болж урсдаг юм байна. За тэгээд энэ хавийн сардгууд бол бас нөгөө байгалийн үзмжээсээ гадна байгалийн баялагийг их хэмжээгээр агуулж байгаа учраас голын усны баялаг бас өндөр зүгээр хожирн ингээд доороо мараа болоо бууцсан ан ямт нийлээд илбэхтэй. За тэгээд нутгийн бол айхтар юм бэн замд загас өрөх чинь үгүй яах чинь их чинь үгүй ээлжиж ир загнаад ах шинжтэй. Загас бол эндээс бариулахгүй шахгүй юм байна. Загас бол өстой харин зөндөх үйд юм байна. За тэгээд замдаа дахиад загас бариад тэгээд загас шараад идээд явах төлөвлөгөөтэй байна. Тэгээд бариулах юм үгүй. Нутгийн баригчул алуулах царайтай байна. Гайгүй зодуулчихгүй шиг орой мөр харахгүй болохоор нэг загас мас иччихэл яад юм бол бодоод шүү дээ. За өтер. Скагатэр. Энэ миний барьсан загас биш үү? Минийч зэвг. Зэвг. Шагаргаад ирдэ. Энэ хамбай тоо. Энэ тэгээ зайлал яаж баригдахаар энэ загалмаагаар ороос өлбөгч. Сайн сүлбэгцэн. Тэгээ ястан юм баш өлбөгцэн байна. гарсан шүү дээ. Тэр нэг айлуудаар олсон шүү дээ. Амар харагдчих шиг юм. Эцэлч үгүй ээ харсан чи. Чи олон хэдэн километр явж байна. Энд харуулсан. Ингээд. Юу. Машин дээр мөдөс хандраа. Жио. Энэ сан ингээд. Энэ толгой нэг наагүй. Хандраа хөрөд бай яг байж дээ. Авяга. Тандаш авчих. Чин. Болд өвгний дүү. Болд өвгний дүү. Болд өвгний дүү. Хин бэ? Сайхан сэтгэлгээд кинон дээр
Тэр өмнөд төвшин дорж гэдэг хүн явна. За. Ахын ажлыг хийгээд. Ахын ажлыг хийгээд одоо бараг 40 жил. За. Жан уурстай. Алгонараа уурал өсөхгүй байгаа үгэндээ. Ууртцаа. Зөндөө шин. Айгу. Ийшээ бол ус гүнзгий үү тий. 2 метр гараа авчихна. За бид нар одоо яг үүрийн голын бэлчир дээрээс завтаага дөнгөж хөдөлж байна. Ус бол жигтэйхэн гүнзгий. 2 метр ганц. Тэгээд энэ ч дэгэгээ эхнийхээ дэгийг шидэл загсаа. Загс бол янз бүр байдаг юм байна. Энэ рүү халдаж би бас жоохон явж байгаад бас халдах шидэж үзье гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. Манай загсны мастер. Мастер. Хөргөд загсны мастер. Асан хойно явна. Тий. Аа тийм. Тэ урдлыг бол тэнцүүлж штэ. Тэнцүүлэг чи алдар юм лээ. Урд нь хайргана. Аа? Батгах. Тий батгах. Би самын гол нь урдын дагуул. Тэр огцон нэргэлтэн дээр бол энэ талаа яах вэ? Чихүүч. Айлгой толгой зүтгэж яахгүй. Айлгой хамаагүй урд юм шүү. Нэг хурдныхаа зам руу орж байгаа юм. Өөт хамаагүй. Чи хурдан болсон чинь дотор сонирн болоо. Эвгээргээ явж шин. Яа. Энэ голын хайлга яг одоо энд бол метр 20 секундын урдтай л. Бог. Яа ямар ч гэсэн ачаатаа зүй зурчиг үзтээ. Түрүүлдэ. Йоо хоолцоод аврах. Харин нэг жагсаал явчихсан юм шиг. Өөднөө бусдаа тэгээд Иг үүрийн голын бичиг дээрээс мэдээ. Амрын зайнаа хийж байна. Явж байна. За тэгээд дотроос цэжин дотор айдас бол арилаагүй. Ягаад гэхээр энэ мэдээсээ их том могоо усан дотор чинь тэгээд мань битийн биш одоо усанд нуус та ууг нь болов. Гэтэ хаалганы нуус. Хаалганы нуус шидэл бол төмөр нуус доошоо сүмхэл ордтой айлхан. Иймэрхүү алам нуус байж байгаа. Ерөнхийдөө өнөөдөр цаг агаар бол харин бурхан дээр харж үзээд үндэл гоё тий. Цагаан тогтоох салхи. Энэ манай дайны дээр хэд дээр алдартай хийдсэн юм шиг. Хамрын хийдэг анх байгуулахад эндээс 400 лам очиж тэнд одоо ном хурж тэр энерги оруулж ирсэн гэж тийм яриа домог байдаг юм а. Дайны дэрхийн агуу гэж би одоо Агуу шээ агуунаас гадна хийдэг. хийдэг чи би одоо бөөнрийн хийд юм гэж бодож шүү дээ. Үгүй тэр чаг бүр шарын шишний юм шүү дээ. Яг л тэнд очсон нүгэл гэдэг юмнасаа татгалж одоо бөөг бол хоёр эрдэмтэй юм. Нүгэл буйныг хослуулдаг эрдэмтэй улсууд гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр яг энэ дайны дээр ирсэн бөөнөр нь за тэр нүгэлгэд хараал хилэнцгийг хийхээ болио. Ганц дандаа буйны мөрийг хөөё. Гэт яасан нөгөө харын бөөнөр нь болохоор тэгж тэд нар ч бас хоорондоо ном хаилцдаг гэсэн. Тэгээ бөө юм болцоогоод бас тэр хоорондоо таархаа болцоогоод. Тийм түүх вэ. Жингийн цооны зам баг. Одоо яг энэний дэг бүр ингэ. Одоо яг тэр өндөр хисаанд гөрөөсөө яваад очиход аянда тэр жимүүд нь хар. Одоо яг ингэ дэг. Тэр модны ёроолоо ногоо модны ёроолоор явж байгаа тий. Бүр манай яшин угаасаар мөргөлчтийн сууд тасардаг байсан юм лээ. Энэ дайны дээр хийг зорьсон хүмүүс дүүрэн байсан. Урд зүг утаг өмбөн орсноос араалхын дайны дээр орох нь бол энерги нэгэн адилаа гэж хүмүүсэд ярьдаг байсан. Дайны дээр тэр таашч үзүү. Дайны дээр хэд нутгийн хүүхдүүд очиж үзэхгүй байна гэж. Харин жилд 20 муу 30 очихоор тэгээд бас муу юм шиг байна. Тэгээд хүчээр тэгж яваад байгаа юм чинь хүмүүс ирнэ. Ирэхээр нь тэгэл за төвдөх яваад байгаа шилгэж чамд. Тэгэл явна очино. Тэгэл дараагийнхан дүүнэр ирэл алуу тийш явъя тэнд очимоор байл гэн тэгэл одоо бүр үгүй гэж хэлж болохгүй. Тэгэл явагдгийг өрх юм.
бодвол буян л болж байгаа. Могийн л болж байгаа л да тэр чинь тий. Би өөр нь залуудаа нэлээ нүгэл хийсэн гэдэг сүүлд бурханлаг болоод бурханлагч байх үедээ хүн өөрөө бурханлын гэсэн. Та ямар нүгэл хийвдэг? Ийч одоо нөгөө бидний социализмын үед ч яг одоо тий хууль дүрм мангийнхаа яг зүгээр бууг хандгаа дээр үсэн загас нугсанд баг байгаад байна. Юу юм мэдэгддэг байсан. Тэгээд би өөрөө загас аягүй сонирхдаг байсан. Өөр амар утга учир байхгүй халаад. Утга учиргүй алхахтаа яг зүгээр тийм бизнес маягаар нэштэй яг зүгээр нэг өдөр 3-4-оор нь тулмал яг 2-3-аар нь алга 3-4 ч яг 2-3-аар нь дуусаа. Тэгээд тэрийг чинь даахгүй юм чи. Алаа явчихдаг гэсэн. Тэгээ сүүл нэг хүмүүс ирээд эндхийн арай гайгүй загас магас мэддэг хүн юу вэ гэхээр яг хамт явдаг гэсэн. Тэгж явж л өөр юм дэр одоо гадны усад жуулчид одоо тэднэр л өөр юм намайг өөрөө цэнгэлж амьдрал хүнийг өөр гоё болгодог юм. Тэгээд яг нутгаа их гоё нутаг байна та нар хайрлахгүй болохгүй сайхан газар байна гэж хэлээл. Тэрнээс хойш нэрээ хүний газрын хүмүүс ирээд миний нутгийг хайрлаад хахад би өөрөө энд төрж өссөн энэ нутаг усаа хайрлахгүй яхаа гэд. Тэгээ ирсэн хөөхд болгоно л хөрх юм юм. Тэгээд явуулна, үзүүлнэ, өмнө бариулна, тавиулна. Тэгээ ирэх хүчнийг зөвшөөрлөлтөй явдаг юм бол зөвшөөрлгүй явна гэж байхгүй тийм ч. Зөвшөөрлгүй бол тэгэл хуулийн дагуу ийм л юм болох юм. Тэгээд тэр болгонд нэг хүн ирээл одоо өнөөдрийн өвгөн шиг өөх юм. Ууралж уун тэдний зөв л дээ. Ууралж байгаа зөв хангилж загна тий. Тэгээ яг зүгээр яг манай тийм нэлээд ширүүж ирсэн сайд ерхий сайдыг харангуутал нам болж байгаа шиг үлээ. Тэгээ яг тэр болгон тэр явж байгаа хүн болгоныг тэгж бас хардаж байна л дээ. Тэгээ өөрхөн тэр хүний ууралдаг. Тэгээ би тэрнээс хойш тэр юм хумаа хайрладаг болж нэг арай л өөр өнцгөөс юмыг хардаг болсон да.
нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум. Ухаалаг, хэмнэлт, урагшлах амьдрал.